За, сайн бацгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За, тэгэхээр өнөөдөр таны дараагийн хайр дурлал, хайр сэтгэлийн харилцаа ямар авах вэ гэдэг талаар харъя гэж бодож байна. Сонголтоо энд байгаа 3 хөзрөөс хийгээрэй. Мэдээж хэрэг хөзрүүдээ нэг бүрчлэн харуулна. За, эхний хөзрийг сонгосон таны дараагийн хайр дурлал ямар авах вэ гэдгийг харцгаая. За, тантай уулзрах тэр хүний байр байдал нь ер нь ямархуу хүн байж магадгүй гэхээр хөнгөмсөг, нэгийг үзээд нөгөөг мартчихдаг тийм төрлийн хүн бол биш байх. Зөвхөн хайр сэтгэлэл байхад бусад юм яах вэ болно гэдэгч хүн бас биш болов уу? Гэхдээ танд сэтгэлтэй болох юм бол үнэхээр сэтгэл гарах гэж хичээх байх. Даанч тэрийг ил гаргаж илэрхийлж хэлж ярихад төвхтэй байж магадгүй. Ер нь зөөлөн сэтгэлтэй ч гэсэн тэрийгэ нуудаг, юу бодож санаж байгаа гаднаа ил гаргаад дайдгүй болов уу гэмээрээ. Юу ч боллоо гэсэн чиний яах их надад ямар ч хамаагүй шүү. Би лав яаж чадахгүй шүүгээд хараад цугаад ахааргүй. Тэгсэн гисгийж агаад орхиод явчихдаг өчүүхэн дотортой бол биш байх. Бас юмд хэл хязгаар хэр хэмжээ гэдэг зүйл байх ёстой гэж боддог байж магадгүй. Юу ч болж исэн элдв янзын аашцан гаргаал, дэвхцээл, үсчээл тэгээд ахын ямар ч хэрэггүй гэж боддог байж бас болох юм. Тэр хүний хувьд өнгөн дээрээ л сайн сайхан харагддаг болохоос цаанаа бол авах юм юу ч байхгүй тийм харилцаатай байснаас байгаа гүн дээр гэж боддог бах. Өмнөх харилцаанаас авсан нэлээ их сэтгэлийн шархтай. Тэрнээсээ болоод юм л бол шаналдаг, яах гэж тэгвдэ гэж харамсдаг. Юу ч болж өгөхгүй байгаа юм шиг нэг л биш байгаа ч юм шиг санагддаг байж магадгүй. Өнгөрсөнд гацаад үлдсэн юм шиг юм болгон сэтгэлд нь хүрхээ байчихсан. Юунд сэтгэл нь хөдөлгөө байгаад нэг тийм дүнсгэрч гэх юм уу? Тиймэрхүү байгаа байж магадгүй. Бас сэтгэл санаа нь тайван биш. Төгсдөгч байдаг юм уу? Тийм асуудалтай байж болох юм. Дахиж сэтгэлийн шарх амсахгүй тулд юу ч юу н тоохгүй гэж хичээгээд эхэндээ тэр хүн таныг анзаарахгүй ч байж магадгүй. За тэгээд тэр хүнтэй хизээ учирч магадгүй гэхээр улирал солигдох үед санснаас бол ойрын хугацаанд байж магадгүй. Эхлээд зүгээр ойр зургийн ярилцдаг болоод тэгээд цаашаа үргэлжлэх бах. Гэхдээ харилцаа эхлүүлэхэд бол хугацаа нэлээд орох бах. За тэр хүн та хоёр харилцаа эхлүүлээд ямар байх вэ гэвэл үннийг хэлэхэд жоох ярвхтай байж магадгүй маа. Эхэндээ жаахан ярвхтай гэх юм уу тэгж санагдаж магадгүй. Энд харилцааг эхлүүлээд явж итэл гатсан, янз бүрийн бодогдуулсан, өнгөрсөн тосон үйл явдал дахиж давтагдах үедээ гэж санаа зовоод яг өөрийнхөө байхад хэцүү ч юм шиг надад нэг тэгж санагдаад байгаа аахгүй юу гэж хэлэхэд хүнд ч юм шиг байж магадгүй. Яг яах гээд байгаа нэг л ойлгомжгүй, нэг нь нөгөөгийнхөө аяыг тааруулах гээд эсвэл нэг нь хитрхийн амьдралаас тацраад явцдаг ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй бах. Нэг нь л ингээд нөгөөдөө хамаг байдгаа зараал, зориулаад, өртөө ч юм шиг яваад чи яасан ийсэн гэд араас нь дагаад нэг нэгэндээ гаргаж байгаа сэтгэл нь нэгэндээ хандж байгаа байдал нь тэнцүүхэн гэж хэлэхэд
тутмагч юм шиг хугацаа өнгөрөх тусам ягаад чи үгүй аваа тэнцгээ байгаад ирж магадгүй. Бас та хоёрын аль нэг нь би хангалттай байж чадахгүй бол яана. Энэ хүний сэтгэлд нийцэхгүй ах үдэ гэхээс санаа зовоод зүгээр байгаа юм шиг мөртлөө дотроо өөртөө итгэлгүй өөртөө эргэлзээд өөргөө нэг тийм хүчүүхэн жимшгээр мэдрээд надад асуудал байгаа юм шиг байна гэд яваад ээж магадгүй. Юм хэлэх гэхээр хэлж чадахгүй нэг тийм хөндөй байдалтай байгаад ээж бас магадгүй. Нэг л юм түүрцэн яахаа мэдгүй болчихсон байрын урд нь болж өнгөрсөн асуудлаа мартаж чадахгүй тэрэндээ санаа зовоод ч байхаар юм шиг эсвэл харилцаагаа хитрхийн хүн дээр тусгаж аваад ч явах юм шиг болохгүй байгаа юм байна гэдгийг мэдсээр байгаа мөртлөө тоохгүй яваад ээж бас магадгүй л юм. Хэлэх юм байвал шууд чулуухан хэлчихдэг нэг нь нөгөөдөө өртөө чим шиг байлгүйгээр өгөө аваад тэнцүүхэн байвал тимч явцгүй бол биш байх болов уу гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За хоёр дахь үзрийг сонгосон таны дараагийн хайр дурлал ямар байх вэ гэдгийг харцгаая. За таны учрах хүний байр байдал нь ямар хүн байж магадгүй гэхээр зарим талаараа тантай төстэй ч юм шиг санагдаж болох юм. Гадаад ертөнц жоохон төвхтэй хүмүүстэй харилцахад хэцүү санагддаг болохоор ер нь гав ганцаараа өөрийнхөө ертөнцид амьдрах дуртай хүн байж магадгүй. Ганцаараа байлаа гэд яхав дээ. Юун тийм муухай авах вэ гэж боддог бах. Гэхдээ өөртөө нэг их тийм сэтгэл хангалуун байдг бах. Бас ямар нэг буруу юм хийчихвээ, алдаа гаргачихгүй гэхээс нэлээ санаа зовдог. Эсвэл өнгөрсөнд гаргасан алдаагаа мартахад хэцүү байдаг бах. За энэ хүн нэг иймэрхүү хүн юм байна да гэж бодож итэл арай жах өөр болоод явцдаг ч юм уу. Амархан өөрчлөгддөг. Яг жинхэнэ өөрөөрөө байхад төвхтэй байдаг байж магадгүй. Хаана хэний хажууд байгаагаасаа шалтгаалаад өөр байдаг бах. Эсвэл өмнө нь байснаасаа өөр амьдралаар амьдардаг болсон байж магадгүй. Хин нэг хүнд хууртагдсан юм шиг тэрнээсээ болоод хүмүүсийн байр байдлыг ажиглаж ижил юу ярихгүй яг ямар өгүүлдэл сэтгэл хөдлөл гарах уу гэдгээ шийддэг ч байж болох юм. Сэтгэл санаанд нь ч байдаг юм уу? Ахуй амьдралд нь ч байдаг юм уу? Болохгүй юм байх шиг байна. Яаж чадахгүй гэмээр юм уу? Тиймэрхүү байдалтай агаад итгэл алдарчихсан. За яадаг л бол доо ер нь яачих юм бэлээ гээд байгаа байж магадгүй. Хүүтэ хүндий тэмч гэгээлэг биш болчихсон юм шиг. За тэр хүн та хоёр хизээ учирч магадгүй гэвэл нэг их удалгүй ойрын хугацаанд байж магадгүй. Эсвэл тэргэл сар шин сар гарах үед таарлах магадлалтай юм байна. Ойрын ирээдүйд тааралдаад ганц нэг үг солиод эхэлж магадгүй. За тэр хүн та хоёр харилцаа эхлүүлээд ямар байх вэ гэвэл ер нь энэ харилцаа жоохон удаан өрнөлттэй байж магадгүй. Эхлээд намайг юу гэж харж явах шиг байна. Миний талаар ямар бодолтой байгаа бол надад талтай болов гэдгийг ажиглаад мэдчихэж тань руу баг багаар төхөх бах. Тэр хүний хувьд маш болгоомжтой байх хэрэгтэй гэж бодож магадгүй. Гинэт гарч ирээд би өөрт чинь сэтгэлтэйгээд шууд явж очиод шууд хэлнэ гэж байхгүй л болоо да. Сэтгэлээ илэрхийлэх гэж нэлээд болох бах. Гэхдээ түүнээс хойш тэр хүн гацаанаас гараад хүүтэн хөндий юм шиг байдал нь арилаад ирэхээр та хүссэндээ хүрээд яг хайж явсан хүний олчихсон юм шиг санагдах бах.
Энэ харилцаа хил амаа ололцоход бэрх эсвэл нэг тийм драматик бол байхгүй бах. Ямар ч л байсан өнгөрсөндөө зуралтаа болоод сэтгэл хүмүүс нь тавгүй зүйлээсээ салах тийшээгээ хандах юм шиг байна. Дотроо үнэхээр хэцүү байсан ч гэсэндээ яаж чадахгүйсэн нэг тийм хүнд орхисон мэдрэмжээс салахад туслах бах. Өмнөх харилцаанаас илүү тайван сэтгэл амарч гэх юм уу тийм байх бах. Тэр хүнээс таныг их сэтгэл нэлээд гарах бах. Удаан хамт байхын тулд нэлээд хичээх юм шиг байна. Тэгээд заавал хамт зорьсон юмдаа хүрээ гэж явж магадгүй л юм. Буур суургүй, бодлогогүй, хөнгөмсөгч юм шиг гэхээсээ илүү айгу амьдралтай харилцаа байх баха. Хийдэмий хөөрөөд явахаасаа урьдаад энэ яг бодит амьдралтай нийцгүй үгүй юу гэдгийг сайн харах учраас энэ харилцаа бат их байх болов уу гэж харагдчихээн. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь үзрийг сонгосон таны дараагийн хайр дурлал ямар байх вэ гэдгийг харцгаая. За эхлээд тантай уулзрах тэр хүний байр байдал нь ер нь ямархуу хүн байж магадгүй гэвэл хүний анхаарал татдаг, өөртөө уусгаж чаддаг төрлийн хүн байж магадгүй. Шийдэмгий гэх юм уу та. Би өөрөө яахаа мэднэ. Хүмүүсээс зүг чиг асуух шаардлагагүй. Учраа олоод явчих нь. Яах вүлээ, яадаг вүлээ гэж санаа зовж эргэлзэж суухын оронд ямар нэг юм хийх хэрэгтэй. Суусан цэцнээс явсан танийг дээр гэж боддог хүн бах. Хин нэг хүн гарч ирээд намайг авраасай гэж лав хүлээхгүйгээр бүгдийг өөрөө бүтээж болгоно гэдэг. Яавал болох уу, болохгүй гэдгийг мэддэг мэдрэмжтэй гярхай байж бас магадгүй. Хөгжим, уран зохиол, загвар тиймэрхүү зүйл сонирхдаг байж магадгүй юм байна. Дотроо айгу өвөрмөц ертөнцтэй гэж хэлмээр юм уу та. Ямайг харах өнцгөн жаахан өвөрмөц байж магадгүй ч гэсэндээ тэрийгэ төдийлөн ил гаргаад илэрхийлээд байдгүй бах. Одоогоор бол удаа үргэлжилсэн харилцаагаа эцсүүлчихсэн. Эсвэл харилцаа нь хурцадмал ээдрээтэй байгаа байж магадгүй. Хүн хоорондын харилцаанд нэг л болохгүй юм байгаад санснаар нь болж өгөхгүй ах шиг байна. Үлгэрийн юм шиг хайр дурлалыг хайсан боловч олдож өгөөгүй байх гэмээрээ. Өөрөх нь байгаа байдал сүртэй юм шиг мөртлөө ганцаарддаг байж магадгүй. Харахад сайхан юм шиг хэрнээ сэтгэл дүүргэж чадахгүй харилцаанаас залхаад сэтгэлээ дүүрэх зүйлийг ер нь хагаал яваад байгаа. За тэгээд тэр хүн та хоёр хэдий тучирч магадгүй вэ гэхээр ойрын хугацаанд бол биш болов уу? Тэр хүн та хоёр удаан хугацаанд ганцаараа явах бах. Ганцаардаад байгаа ч юм шиг санагдаад байх тэр үед эсвэл нэг тийм стресстэй, сэтгэл санаа жаахан тогтворгүй байх үед уулзаж магадгүй. За зуны улиралд байж магадгүй юм байна. Тэгээд тэр хүн та хоёр харилцаа эхлүүлээд ямар байх вэ гэвэл энэ харилцаа сансныг бодвол айгүй хурдан эхэлж магадгүй. Тэр хүн таны амьдралд гинт гарч ирээд ерөөсөө таамаглаагүй ижил таамаглаагүй зүйлийг авчрах байх. Шинэ харилцаа эхлүүлэхээс эмээжсэн ч гэсэн тэр санаа зовох, эмээх асуудал алга болох юм шиг байна. Сэтгэл тэр болоод байсан юмнаас салахаар нэг сайхан дотор онгоогод ирдэг дээ. Тэгвэл хайр сэтгэлийн харилцаанд болж өгөхгүй байсан түүхтэй юмнаас салаад айгүй чөлөөтэй юм шиг болох бах. Дараагийн хайр дурлалын харилцаа танд чөлөөтэй байх боломж олгох байх. Бас өнгөрснөөс салахад нэлээд тус болох юм шиг байна.
Дээрээс нь хайр дурлалын талаар боддог бодол нэлээ өөрчлөгдөд ирж магадгүй. Хайр дурлал гэдэг ерөөсөө нэг эмэрхүүл зүйл. Эннээс өөр юу хүлээж найдах вэ? Юу ч дээрдэхгүй гэж боддог бодол эсвэл хайр сэтгэлийн тал дээр би л болохгүй байх шиг байна гэдэг бодол өөрчлөгдөх байх. Яг нэг хэвэн ч гэх үү бахиадгаараа байхаа болоод хүмүүс ч ийм л байдаг дөө. Харилцаа гэдэг ийм л байдаг гэдэг бодлыг оронгоор нь эргүүлэх байх. Зарим нь хүмүүст тааруулж амьдрах хэрэгтэйгээд өөрөөрөө байгаагаараа байж чаддгүй байсан бол таныг өөрөөрөө байхад тус болох юм шиг байна. Ерөөсөө л нэг янзаараа байсаар байгаад сэтгэл дүүрэхээ байсан юмнаас холдуулж өгөөд нэг тийм цоглогч юм шиг байлгах байх. Ер нь энэ харилцаанд нэг тийм хоёрын хооронд яах гээд байгаа нь ойлгомжгүй юм хэлж ярих гэхээр шулуухан ярьж чадахгүй ч байдаг юм уу? Тиймэрхүү юм бол байхгүй байх болов уу? Эхнээсээ л та хоёр шууд ойлголцоод тэр хүн танд хэлэх гэснээ шууд хэлчихэж мадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.